Эцэг өвгдийн минь онгон шүтэн түүх дурсгалын өлгийн ноён уулын минь хэвлийг цоолж хөршөнд орох алтыг нь авч зарж үрэх гэж ардчсан намынхан бүлгээр улаар нь дайрсан. Тэр муухай бузар булаа шунлынхаа төлөө ноён уулын төлөө өсөгчдийн дотор бүүнэ нохоогоо шургуулн зодоон зохион гаргаж элдийн хүмүүсээр мэдэгдэл хийлгэн нэр хүндийг нь унах гэж оролдох. Хаа хамаагүй Хинтээ аймгийн Бурхан халдун ууланд явж байсан хятадуудыг зодлоо хэмээн нийслэл байх Улаанбаатар хотын захирагч Батүлэн мэдэгдэл хийж өмнөөс нь уушлал гуух гихмээр мөнжих хууль бус жигшүүртэй үйлдэлүүдийг хийсэндээ ардчилсан их баригчид. Адаг сүлд нь ард түмний анхаарал сэрэмж суларсан шөнийн цагаар цагдаагийн хүч хэрэглэн тарааж үлдэх хөөж байлаа. Тэр үедээ ардчилсан их баригчид гар утас интернетийн сүлжээг унгаах төгөөрөмж ажиллуулж хотын төв орчмыг бүрийн хяналтандаа авч тэмцэгчдийг нэг нэгээр нь салган авч явж хоосон машиндаа оруулан унгааж байгаад үлсгэлэн зарлаж тамир тэнхээгүй болсон хүний дээрээс нь 4-5-аараа давхарлан хэрэглэх. Баримтлагдсан хүмүүсийн гар утас бэлтгэлийн төхөөрөмж бүх зүйлсийг хураан авч файлуудыг устгасан гэх мэтээр Монгол улсын түүхэнд үзэгдэж дуулдаагүй технологиг ашиглаж байсан юм. Тэрч бүхэл тэр шөнө хотын төв рүү байлдааны хөнгөн хуйгт машин орж ирсэн билээ. Энэ бүхнийг дурдахын учир нь ноён уулыг ухах нь хууль бусаа хэмээн шүүхийн шийдвэр гарсанд оршино. Ийм учраас их орон эцэг өвгдийгөө онгон шүтэнийг хамгаалан тэмцэж байсан шударга иргэддээ төрийн харгис нудрагыг үзүүлж байсан эрх баригчдын бүгүүлдэл нь хууль бус юм. Ноён уулаа аврах хөдөлгөөн босоо хөх Монгол зэрэг олон шударга иргэд төрийн бус байгууллагын шүүхэд хандаж гомдол гаргаснаар Монголын шүүх энэ асуудлыг хилцэж ардчилсан эрх баригчдын засгийн газар тэдний хань хамсаатан Канадын Сентера Голдын илэрхий лойр авилгын үйл ажиллагааг буруутай хэмээн үзлээ. Монголд бас шударга унан гэж байдаг юм байна. Киргизийн Комторын ордыг ухаж мөнгө цас мөсөн голыг сүйтгэж иргэний дайнд хүргэсэн дэлхий дамнасан лойрчин Канадууд ардчилсан намын сонгуулийн зардлыг босгож байсан гэгдэх бүх ажиллагаа нь ямар тач эхний удаадаа нуран унлаа. Шүүхийн шийдвэрээр тэдний лицензийг хүчингү болгон цуцлав. Тийм болохоор эрх баригчид өнгөрсөн хугацаанд ноён уулын эсрэг явуулсан бүхэл ажиллагаа нь бүгдээрээ хууль бус гэсэн үг. Ийм эрхийнхээ төлөө ардчилсан намын засгийн газар огторч ардчилсан намч өөрөө сонгуульд оролцох хэрэгээсээ татгалзах ёстой юм.